За бүгдээрээ өнөөдрийн үгийн төлөө хамтдаа залбирая. Эрх мэдэл хүч чадлаар дүүрэн цорын ганц эзэн минь энэ цагийн төлөө баярлалаа. Бүх зүйлсээр ивэдэх талархъя. Тэгээ шинэ Монгол чуулганы дээр би таны эрх мэдэл хүч чадлыг дуудаж байна. Тэгээ өөрийнхөө үгээр урд урдахаас улам илүү эрх мэдэлтэйгээр хүн бүрийн зүрстгэл орж ирээч. Тэгээ дамжуулах үгсээр зарцын амыг үг өгдгийн төлөө би танаас гуйж байна. Тэг хүн бүрт шинжилтийг, өөрчлөлтийг, баяр баясгалан, урам зоригийг, хүч чадлыг өгөх болтугай гэж танаас гуйж байна. Есүс Христийн нэрээр. Амен. За өнөөдрийн та бүхэнд хуваалцах эзний болохоор бидний дотор ажилдаг эзэн гэсэн сэдвийн доор үг хуваалцах гэж байна. За тэгэхээр би нэг ийм ажлын мэйл авчирсан. Яг нөгөө Монгол хүнд ерөнхийдөө нэг ийм дүр зураг харуулахад аюул сайн тогтоодог. Тэрийг би өөрийнхөө үйлчлэлээр харсан. За маш олон юм ярьсанд орвол баг нэг ийм. За магадгүй энэ бэлийг та бүхэн жилийн дараа асуух юм бол та бүхэн мартахгүй байна. Бэлийн юу илэх юм бол мартахгүй. Харин миний заажсан сургаалыг бол баг мартна. За тэгэхээр би нэг ийм ажлын мэйлээ за жоох юм хэрмэр болцсон. За тэгэхээр энэ бэли энэ номыг авах юм даалгавартай. За одоо ингээд би ил тавьчих те энэ дээр ингээд харуулъя те. За тэгээд би одоо бэлийн тушаасан. Бэли чи энэ номыг байр. За тэгсэн энэ нөгөө хөдөлдөггүй. За тэгэхээр би бодсон. За энэ бэлийн маань ерөөсөө юм халтар учраас угаасаа барьж чадахгүй байгаа юм байна. Тэгэхээр энэ бэлийг угаая. За тэгээд би түмхэн аваад одоо савндаал нөхрийг ингээд нухуулж өгсөн. Ваа өстэй. Ямар заваа хэртэй юм бэ гэдэг ингээд угаагаал. За тэгэхээр эхний тохиолдолд хүмүүс маш олон өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн тулд маш олон дэгж аяг зан үйл маш олон зүйл хийдэг. За тэгснээр энэ бэли хийжсэн номыг барьж чадахгүй. За ер нь энэ бэли ерөөсөө өгөнд орохгүй тий. Хилээд ахт ерөөсөө өгөнд орохгүй. Тэгэхээр энийг нэлээд юу шийтгэе. За одоо тэгээ би бэлийн дээр ингээд явж байгаад одоо яг л хойдолтон цоглоо гэж бодъё л да ингээд алгатаар хөөе бэли чи яагаад одоо. За тэгвэл хоёр дахь зүйлд нь болохоор хүмүүс нэлээд юм хүчилсэн. За одоо захиргаацсан ийм нөхцөл байдалд хүмүүс өөрчлөгдөнө гэж боддог. За тэгвэл өөрчлөгдөхгүй. За тэгвэл ямар тохиолдолд энэ бэли энэ номыг барих юм бэ? Юу гэж бодож байна? Өмснө, тийм ээ? Өмсөх хэрэгтэй. За тэгвэл би өмслөө. За өмснөөр бас барихгүй. Сонирхолтой байна уу? За би өмслөө. За би өмсчихсэн. За тэгэхээр маш олон хүмүүс за 3 дахь зүйл рүү орж байна. Маш олон хүмүүс Есүс Христэд итгэсэн. За тэгвэл түүний дотор амьд байгаа юу? Байгаа. Тэгэхдээ энэ бэли тийм ээ? Энэ номыг барьж чадахгүй байна. За тэгвэл 3 дахь тохиолдолд маш олон хүмүүс Есүс Христэд итгэсэн боловч түүний дотор эзэн ажиллаж чадахгүй байна. Яг тэгвэл амин байгаа. Эзэн өөрөө дотор нь байгаа. Тэгвэл шалтгаан нь юу юм бэ? За энэ бэлийн дотор хурууны дотор нөгөө хийх хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ? За тэгвэл би өнөөдөр бидний дотор эзэн хэрхэн ажиллах одоо 5 зүйлийг заана гэсэн үг. Ингээ шууд бэлигэрээ те 5 зүйлийг заах болно. За тэгвэл нэгдүгээрт нь за ингээ эрхийн уруу ингээ орлоо. За эрхийн уруу орсон. За ингээд энэ бол бас ганцаараа энэ номыг барих бол хангалттай биш. За тэгвэл эхний зүйл маань өдөр бүр эзний үгийг судлах. Вау. Одоо би сая бас та бүхний
тэр самбарыг бас харлаа. Тэгээ та бүхэн эзний үгэн дээр ямар их хайртай болж байгааг үнэхээр талархаж байна. Гэхдээ би юунд итгэлтэй бол та бүгдийн амьдралд өөрчлөлтүүд ирж байгаад би итгэлтэй байгаа. Энийг та бүхэн магадгүй дараа нь би цуглааны дараа хүн бүрээс ингээд гэрчлэл сонсох боломжтой юм гэрчлэн. Миний амьдралд ийм өөрчлөлтүүд гарч байна. Өмнө нь ийм байсан, одоо ингэж байна гэдэг. Тэгвэл энэ бол хангалтгүй шүү дээ бас тий. Одоо нэг үр хэлэх юм бол 5-ны 1 нь л одоо амь орчоод байна гэсэн үг шүү дээ. Яг эзэн ажиллаа хийх гээд байгаа боломжийг ердөө тодорхой хувийг л та бүрдүүлж байна гэсэн үг. Энэ бол хангалттай биш. За хэрвээ яг ийм байдалтай байх юм бол энэ Бэли энэ номыг барьж чадахгүйгээс гадна тэр хүмүүс маань илүү том толгойтой болдог. Том толгойтой болно гэдэг нь ер нь Библийг мэдээд идэг. За магадгүй одоо Библи хэдэн номтой вэ? За ингээд одоо би Паулийн бичсэн цагт хэд юм бэ? За тэгэл сайн мэдээний эхний 4 номын нэрийг хэлгээд ингээд агуулгах юм бол та бүхэн зарим хүмүүс тэгтээ амьдралд нь агуу юм баг. За тэгээд асуудал хэвээр. Тэг хүмүүс ярина. Би Иесуст итгэсэн угна. Би Библийг уншдаг. Тэгтээ миний амьдралд гайхалтай зүйл байхгүй гэж хэлдэг. Шалтгаан нь юу вэ гэвэл та тодорхой эзнийг одоо хөдөлгөөнд оруулахад тодорхой зүйлсийг л та хийсэн байна гэсэн үг. За тэгвэл 2 дахь зүйл рүү оръё. За 2 дахь хуруугаа би хийлээ. Бас овоо дайггүй бас барихтайгаа болоод шүү дээ бас тий. Номыг бол ерөнхийдөө хөдлөх хэмжээнд болж байгаа гэсэн үг. За би 2 дахь хуруугаа хийсэн. За 2 дахь хуруу маань болохоор залбирал. За би маш олон одоо чуулгануудаар ингээд үйлчлдэг. Маш олон газараар явж байна. За тэгээ би хүмүүсээс асуусан. За та өдөрт хэдийн хугацааг залбиралд зориулд юм бэ гэж асуусан. За ер нь дийлэнх нь 3 минут л гэсэн. За 3 минут гэдэг маань бас их том тоонд ороод байгаа шүү. Тэгэхээр та одоо яг өөрийгөө мэдж байгаа. Та өдөрт хэдийн хугацааг залбиралд зориулдаг вэ гэдгийг. За гэтэл бид өнөөдөр ингээд Солонгос гэдэг энэ улс үндэстэнд ирсэн байна. За гэтэл энэ үндэстэн яг залбирал ямар чухал юм бэ гэдгийг ойлгох зарт юм. За магадгүй өөрийн одоо 5 цагт босоод тийм ээ. Эзний өргөөнд ингээд залбирахаар маш их зориулт штэ. Одоо ажил хийх гэж байгаа, өглөөний цай уухаасаа өмнө, амьдралынхаа бүх зүйлээс өмнө би эзний нүрийг хайж, би эзэн лөө гашгарж, өөрийнхөө амьдралд бүх зүйлийг хийх ёстой гэж ирж штэ. За гэтэл бид бол залбиралд үнэхээр тааруу гэдэг. За тэгвэл ерөнхийдөө залбирал эзний үгийг маш сайн өдөр болгон судалдаг, үргэлж залбирдаг хүн бол ерөнхийдөө номоо бол өргөх юм байна. Тэгтэл хангалтгүй тийм ээ. Энэ бол ингээд татах юм бол ингээд ерөөсөө амархан мултарчин. Бас дайггүй тийм ээ. Яг хөө бас болж. Тэгтэл энэ бас хангалттай биш шүү дээ. За тэгэхээр би та бүхтийг бас нэгэнд одоо Солонгост байгаа юм чинь Солонгосын тэр ерөнхий тэр залбирлын загварыг тийм ээ тэр үн цэнийг бас шингээсэн байгаа гэж бодож байна. Тэгээ та бүхэн за үүрээр 5 цагт ирээ залбирдгүү махад ямар ч байсан өглөө босоод эзэнд хандаж тийм ээ гуйлтаа өргөдөг гэж би итгэж байна. Тэгээд энэ талаар би та бүхэнд бас яг залбирлын талаар заана гэх юм бол эзний заасан гуйлт байгаа. Тэгээ баг бүгдээр шийдээр мэдчихэж байгаа бах тий. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуурсагдаг. Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын дарахыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний үрийг мөн уучлаач. Биднийг бузар муугаас гэтлэхээс сорилтонд бүү оруулаач. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд таныхаа гэж. За гэтэл энийг бид мэдж байгаа ирнэ. Энэ нь болохоор залбирлын 7 маш тодорхой аргачлалыг зааж өгсөн. За энэ нь болохоор яг эрдэнэтэй адилхан бүр
богинохон залбирч болно, бүр уртаарч залбирч болно. За гэтэл би одоо Америкийн Сан Францискоос одоо ингээд Сөүл рүү нисгээд нийтдээ 13 цаг одоо онгоцон дотор сууж явж байгаа. За тэгээд яг энэ саяын тэр эзний заасан гуултыг залбирахад 13 цаг хүрэхгүй байгаа гэсэн. Дус. Хөөх дөнгөж одоо ингээд өдөр тутмын далхыг бидэнд өгөөч гэдэг хэсэг дээр явж итэл 13 цаг болчихж байгаа байхгүй. За тэгэхээр энэ ямар учиртай гэвэл энэ эзэн бидэнд маш тодорхой залбирах арга замыг зааж өгсөн. За тэр үед би бас тэгж бодож байгаа. Нөгөө Иесусийн дагалдагч нар нь за та нар залбирхээр ингээл нөгөө хэд чи ингээл болсон болоогүй ингээл янз бүрийн ингээл залбирал хийдэг юм шиг. За тэгэнгүүтээ ингээл минут харангуут одоо нэгсний за хэдийн хугацаанд залбирсан юм болохоор маш бага хугацаа болсон. Пөөх ер нь яаж залбирт юм болоо гэх. Тэгээд Иесус асуусан ба. Иесусээ одоо бид яг хэрхэн залбирх ёстой юм бэ? Тэгвэл эзэн бидэнд маш тодорхой зааж өгсөн. За гэтэл ихэнх хүмүүс маань нэг чиглэлтэй залбир байгаад идэг. Нэг чиглэлтэй гэдэг нь зөвхөн өөрт хэрэгтэй зүйлийг л ашиглаад идэг. Эцсийн минь та надад туслаач ингэж. За гэтэл тэр нь болохоор үндсэн 7 сэдвийн 4-т нь явж байгаа шүү дээ. За тэгвэл би та бүгдийг одоо залбиралд бас уриалж байна тийм ээ. Бидний амьдрал бол бид эзэнтэй харилцах харилцааны хамгийн чухал зэвсэг бол залбирал. Эзэнтэй харилцах харилцааны хамгийн чухал хэрэглүүр бол эзний үг өөрөө. Бид эзний үгийг судлах ёстой. За тэгвэл та бүхэн эзний үгийг ингээд өдөр болгон судлаад, тунгаан бодоод за дээр нь одоо ингээд залбирал эхлэх үед одоо та бүхэн бас гэрчлэх баг. Оо пастор, бидний амьдрал бас аюул бодтой гоё өөрчлөлтүүд харагдаж байна. Би үнэхээр Есүст итгэсэн тэр утга учираа мэдэж байна. За гэтэл бас болохгүй шүү дээ энэ чинь тийм ээ. Цаана нь ингээд юм үлдээд шүү дээ. Яг юу юм болоо. За тэгвэл одоо 3 дахь нь уучлаарай. За 3 дахь нь болохоор 3 дахь руугаа би хийлээ. За дараа нь би эзний үгээр энэ бүгдийг баталж өгнө. Яг нэгэнт би одоо Библийг өмсөж болохоор Библи эргүүлээгүй байна. Гэхдээ дараа нь хуваалцсан. За 3 дахь зүйл маань сайн мэдээ. За Паул илч Ром номдэр хэлсэн ба би грек болон грек бус мөнхөг болон ухаантай бүх хүмүүст би өртөө гэсэн ба. Яагтвэл би сайн мэдээний өртөө гэж. Тэгээ Ромдоо би та нарт одоо сайн мэдээг тараахын тулд би дотроо шатаж өгнө гэсэн ба. Тэгээ 3-т нь болохоор би энэ сайн мэдээний төлөө юунаас ч айхгүй гэсэн ба. За өнөөдөр та бүхэн банкнд өртөө юм уу? Одоо ямар нэгэн өр зэлтэн байна уу? За хүн тодорхой хэмжээний ингээд зээ. За гэтэл тэрэндээ хүн хэрхэн сахилга баттай хариуцлагатай байдаг үлээ тийм ээ. За би энэ өөрөө одоо сар болгоно. За эсвэл та бүхэн одоо сар болгон бүгд одоо нөгөө байранд амьдарч байгаа ш тийм ээ түрээс. За тэгээд түрээсийнхээ мөнгийг олохын тулд тэр чинь одоо яг энэ өөртөө адилхан тийм ээ сар болгон таны шаардаад байна ш. Энийг биелүүлэхийн тулд хичээнгүй ажил хийж байгаа. За тэгвэл яг үүнтэй адилхан би сайн мэдээний төлөө өртөө гэсэн зүрхээр бид сайн мэдээг бусдад хуваалцах хэрэгтэй юм аа. Тэгээд энэ дотроо би шатаж байна гэсэн ба. Зүгээр сайн мэдээ тараах ёстой гэдэг ийм байдлаар бүр дотроо ингэ шатдаг. Энэний төлөө бүр амьдрна гэсэн ийм итгэлтэй байх хэрэгтэй. За тэгээд та бүгдээс та хичнээн хүнд одоо сайн мэдээг хуваалцваа гэж уг нь асуумаар байна. За тэгээд тоо хэлмээр байгаа. За тэгэхээр та эзний үгийг гэрчилсэн бусдад сайн мэдээ хүргэхгүй байх юм бол яг эзний доторх тэр ажиллах байгаа ажилд нь та хүч чадал болохгүй байна гэсэн үг. За ялангуяа маш олон Есүст итгэдэг хүмүүс ерөөсөө яг энэ хоёр байдлаар амьдраад идэг. Залбирдаг, эзний үгийг судалдаг, тэгээд сайн мэдээ тараах байхгүй.
Тэгвэл энэ бол болохгүй байна гэсэн. Тэгэхээр энэ нэлээд одоо чухал гэдгийг хэлж байна. Хүмүүс сонсох дуртайч бай, дургүйч бай. Бид сайн мэдээ тунгалах үүрэгтэй. Хүмүүс өдрөөс өдөрт аврагдаасаа гэж Иесус үсдэг. За 3 дахь 4 дахь зүйл рүү орох гэж байна тий. За одоо сүүлийн 2 зүйл юу юм болоо? За тэгэхээр энэ үгийг та бүхэндээ үргэлж өдөр болгон санаасаа гэж үсэж байна. За одоо ялангуяа үйл болцсон байгаа юм чи та бүхэн ялангуяа бээлийн өмсөн тий. Бээлийн өмсөх болгондоо санаж байгаасаа гэж үсэж байна. За 4 дахь зүйл нь эсний хүндлэх хүндэтгэл. Одоо шинэ бид нар нэм гариг бүр одоо эсний хүндэлж байна. За дээр нь бас итгэгч хүмүүс хамтдаа бие биенийг босгон байгуулахын тулд нөхөрлөх ёстой. Хүн хүнийг хүмүүжүүлдэг, төмөр хурцалдаг. За би энэ хэсгийг Библиэс гаргаж ирээ. Ингээд яг дор нь эргүүлэхгүй бол нэг л хуурай санагдаад байна. Ерөөс болж өгөхгүй байна. За би нөхөж ер нь зарим шууд Библийн ишлэлийг нь чийгээр уншаад ирсэн болохоор гайгүй. За энэ болохоор Еврей номноос гаргаж ирээ. Еврей номын 10 дугаар бүлэг. За Еврей номын 10 дугаар бүлгийн 23-аас би уншия. 23-аас 25. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө говьлгүй бат баримталцгаая. Учир нь амлагч нь итгэмжтүүлээ. Бие биеэ хайр болон сайн үлсэд хөхүүлэн урамшуулахад анхаарай. Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болиолгүй. Харин нөгөө өдөр ойртож буг харах тусам бие биеэ зоригжуулъя. За ганцхан нэм гарагт ингээ хүмүүс ирэх үед нь за хүмүүс ингээл бие биетэй гар барина. Оо сайн байна уу гэл. За сонь сайхан юу байна? Оо бүх зүйл дайжгүй гэл. За ер нь нэм гараг болох ингээд цуглаанд ирэх энэ одоо зүйл маань хангалтгүй баг. Тэгэхээр бид үнэхээр бие биенийг зоригжуулах ёстой, урамшуулах ёстой. Хүн хүнээ хүмүүжүүлэн төмөрөө орцлно гэж. За тэгэд магадгүй энэ нэм гарагийн чуулганаас нөгөө хүмүүс маань одоо дөнгөж цуглаанаас гараад явах юм бол магадгүй дахиад баг ингээ нүүр нүслээтэй л те нэг асуудлаа бодож эхэлнэ. Хөөх яах вэ гэж. За гэтэл бид бие биендээ анхаарсан, бие биенийг зоригжуулсан, санаа тавьсан энэ зүйлээр дамжуулж эзэн хүндлэгдэх юм аа. За ингээд чуулганд анх удаага ингээд ирж байгаа хүн дээр доотлол нь 7 хүн очиод ингээ гар бариад тийм ээ. За сайн байна уу? Намайг тэр гэдэг чиний нэр хэн бэ? За чи хаана ажилтгүй ингээд ийм ойр дотн ингээд харилцаа үүсгэхэд 7 хүн шүү. Тэр хүн чуулганд үлддэг гэж байгаа. Тийм. Тэгэхээр нөгөө шинэ хүн чинь болохоор ингээд хамаг бие барьсан аюу хэцүү оо штэ. Гэтэл ихэнх чуулганы хүмүүс маань болохоор нөгөө шинэ хүмүүсийг заахт нэг урд гаргаж өөрийн нөгөө махын шардаг. Нөгөө чимээгүй нуугдъя гэж ахч бүр ил гаргаад тавьчихдаг гэж. Ааха чамаа дахин цуглаанд ирүүлэхгүй гэж байгаа юм шиг. За тэгээд болоо. Тэгээ хин ч нөгөө юу яадаг. Тэгэл нөгөө итгэгч хүмүүс хоорондоо нөгөө нэг цай уугаал ярилцаад нөгөө шинэ хүмүүс маань гадуурхагдаал. Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө говьлтгүй бат баримталцгаая. Учир нь амлагч итгэмжтүүлээ. Бие биеэ хайр болон сайн үлсэд хөхүүлэн урамшуулахад анхаарья. За тэгвэл та бүхэн бие биенийгээ зоригжуулж байгаарай. За тэгээд чуулганы дараа би бас юу байна? Нөгөө хүн бүхэнтэй уулзаад гэрчлийн цаг одоо гаргаж явах үед
одоо хэрхэн бие бинийгээ урамшуулж зоригжуулж байсан талаар бас сонсно гэж би итгэж байна. За дээр нь бас би та бүхнийг бас зоригжуулж та бүгдийн төлөө залбирч өгөх юм цаг байгаа гэж бас бүрийн итгэлтэй байна. За энэ бол яагаад энэ зүйл хийх хэрэгцээ шаардлагатай нэг үл энэ ань тийм ээ. Одоо дөрөв дэх зүйл рүү орж штэ. Номыг барихын тулд жинхэнэ эзэн бидний дотор ажиллахын тулд энэ зүйлийг бид хийх ёстой юм аа. За 5 дугаар руу очие. За 5х нь За 5 дахь зүйл маань энэ дээрх 4 зүйлийг өдөр бүр сахин биелүүлэх хуруу юм аа. Вау, чухал тийм ээ. За тэгээ сахин биелүүлэх талаар юу аа? Йошуа номоос дуудъя. Йошуа номын 1-р бүлгээс чи сахин биелүүлэхэд анхаарлаа тавиа гэсэн эсгийг уншия. Йошуа номын бүгдээ 1-р бүлгээс. За энийг баг бүгд чэжээр мэдэндээ. За би Йошуа номын 1-7-оос уншия. Гагцгүй тууштай бөгөөд чин зөрөгтэй байв. Миний зарц Мөсегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүлэхэд анхаарал тавь. Хаа явсан газар амжилт олохын тулд түүнээс баруун тийш зүүн тийш бүх хазаа. Хуулийн номыг амнаасаа салгалаггүй. Харин түүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүлэхээр өдөр шөнөгүй түүнийг бясалгаж яваа. Тэгвэл чи хөгжин дэвжиж амжилтанд хүрэх болно. Би чамд тушаагаагүй гэж юу? Тууштай бүр зоригтой бай. Хаа явсан газарт чинь чиний бурхан эзэн чамтай хамт байх учраас бүү чичирч айхтун гэвэ. За энэ дэр хэлсэн байна. Түүнийг одоо сахин биелүүлэхийг тийм ээ өдөр шөнөгүй. Энэ бүх анхаарлаа тавиа гэсэн байна. За одоо ингээд Бэли маань жинхэнэ ам орсон. Яг бол бидний дотор ажилдаг эзэн хэрхэн ажиллах вэ гэвэл эдгээр бид 5 зүйлийг өдөр бүрийн амьдрал хийж яхад эзэн бидний дотор ажиллаа хийж эхэлнэ гэсэн үг. За тэгвэл Бэл одоо гар юу хийхийг хүсэж байна? Тэр бүгдийг Бэли хийх болно гэсэн үг. За Бэли гэдэг бол энэ бид нар гэсэн үг. За тэгэхээр одоо ингээд энэ бүгд болцсон учраас энэ номыг хангалттай барьж байна. За улмаар өөр одоо маш олон зүйлийг хийх болно. За ерөөсөө хязгааргүй. Гар юу хийхийг хүсэж байна? Тэр бүгдийг хийх болно гэсэн. За тэгвэл би өнөөдөр та бүгдийг ятгах байна. Өнөөдөр та бүгдийн амьдралд яагаад гайхалтай зүйл болохгүй байсан бэ? Шалтгаанууд нь та яг жинхэнэ тэр эзнийг өөрийнх нь дотор нь амьдруулах тэр үйл явцыг хийхгүй байсан явдал юм аа. За би одоо нэг үг уншаад өнөөдрийн үгийг дуусгая. Иохан номын 15. Иохан номын 15 дугаар бүлэг. За би 4-өөс уншия. Миний дотор байх тун. Иохан номын 15-ын 4. Миний дотор байх тун. Би ч бас та нарын дотор байна. Усан үзний модонд холбогдохгүй юм бол мөчөр өөрөөсөө жим сургуулж чадахгүй адил. Хэрв та нар миний дотор байхгүй бол тийм байх болно. Би бол усан үзмийн мод. Та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж би мөн түүний дотор байвал тэр хүн их жим сургуулнаа. Учир нь надаас салангад байвал та нар юу ч хийж чадахгүй. Энэ дээр хэлсэн байна. Маш тодорхой хэлсэн байна. Та нар надтай холбоотой миний дотор байх юм бол үр жимс гарах болно гэсэн. За одоо би энэ гарыг харуулж байна. Үнэхээр гар юу хийхийг хүсэж байна? Бэли тэр бүхнийг хийх болно. Үнэхээр эзэн таниар дамжуулж юу хийхийг хүсэж байна? Тэр бүгдийг та энэ газар дээр хийх болно гэсэн. Гайхамшигтай. За тэгээд одоо ингээд энэ Бэлийг ингээд харуулъя те. За та бүхэн бити мартаараа энэ Бэлийг санаарай. За нэгдүгээрт нь юу лээ? Өдөр бүр эзний үгийг та судлаж тунгаан бод. Хоёрт нь залбирал тийм ээ.
За гуравт нь сайн мэдээ. Тэгээ эзний үгийг бусдад та дамжуулах ёстой. Сайн мэдээ хүргэх ёстой. За дөрөвт нь эзний хүндлэж бие биенийг зоригжуулж тийм ээ босгон байгуулаа гэж. За тэгээ 5 дугаарт нь за энэ дөрвөн зүйлийг өдөр бүр сахин биелүүлэхэд анхаар. Вау. За тэгвэл бүгдээрээ одоо зүрхэн дээр гараа тавьж хагаад өнөөдөр яг эзний хүч чадал дотор та миний дотор амьдрдгаа гэдгийг тунхаглая. Халелуя. За тэгээ та бүх миний үгийг дагаж хэлээрэй. Их эзэн минь ээ. Та миний дотор амьдрч агуу зүйлсийг хийх болтугай. Таны хөдөлгөх би 5 зүйлийг өдөр бүрийн амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаж байна. Та надад туслаарай. Надаар дамжуулан өөрийгөө бусдад алдаршуулаарай. Есүсийн нэрээр. Аамен. За гайхалтай. Тэгээд магадгүй би эзний тогтоосон цагт ирэх үед үнэхээр эзэн таны дотор ямар агуу зүйлс хийж байгаа юм бэ гэдэг тэр түүхүүдийг би сонсох болно. Та эзний хөдөлгөөч. Эзэн таны дотроор танаар дамжуулан ямар агуу зүйл хийх хүсэж байна тэр зүйлсийг та хийгээч. Би бол усан үзмийн мод. Та нар бол мөчрүүд. Хүн миний дотор байж, би мөн түүний дотор байвал тэр хүн их чим сургуулнаа. Учир нь надаас салангад байвал та нар юу ч хийж чадахгүй. Амен. Эзэн та бүхнийг ивэг баярлалаа.